манайхан ер нь бол антивирус аваад ашиглаж сурч байгаа. За 365-ыг ашиглаад сурч байна. За захирлынхаа компьютер одоо санхүүгийн компьютерууд нь серверүүлэн систем дээр лиценз төлөөд ингээд ер нь бол хэвшиж байгаа Монгол компаниуд. За гэтэл нийт харилцагчийн датаг агуулад байгаа нөө сервер дээрээ үйлдвэрлэлийн систем дээр нь хэдэн төгрөг зарцуулсан бэ гэхлээр байхгүй 0. За энэ сервер дээр нь антивирус байгаа юу гэхлээр мэдэхгүй, инженер нь мэднэ. За энэ системээс ингээ өгдөл алдагдвал буцаас сэргээх одоо ямар нэгэн арга хэрэгсэл байна уу гэхлээр мэдэхгүй сууж байдаг. Тэрийг хаахраагүй. Яагаад гэхлээр тэнд нөө төсөв шийдвүүлж орж ирж захирал танилцуулагдаагүй систем явж байгаа байхгүй. За буцаагаад за энэ тгүүлийн систем дээр байгаа одоо нийт хэрэглэгчийн харилцагчийн дата алдагдвал танай бизнес тэр хохирлыг одоо барагдуулж чадах уу тий? Ер нь алдагдвал ямар хэмжээний одоо өртөгтэй байх вэ гэхээр ер нь бол одоо нөгөө нийт жилийн борлуулалтын орлогоос ч илүү дүн гардаг. Дахиад энэ системд доголдоод танай инженер энэ дээр 5 өдөр ажиллаад асуудлыг шийдэе. За энэ 5 хугацаанд 5 өдөр ажиллахгүй байгаа энэ одоо системийн доголдолд үүсэх тэр алдагдсан боломжийн үн өртөг ямар байх вэ гэхээр нөгөө лицензийн одоо 1 жил төлөх ёстой лицензийн төлбөрөөс даруй 30 дахин 40 дахин их хэмжээтэй тоо гарсан ийм одоо харилцагч байгаа гэсэн. Тэгээ бизнесийн оонор бол хэрвээ тэр мэдээллийг мэдж явах юм бол төлөхөд бэлэн. Гагцгүй тэр хүнд бол нөгөө Ubuntu үнгүүгээд 2000 оны ихэд үеэр магадгүй 10 онд одоо хамгийн анх инсталлашн хийсэн тэр ойлголт яг тэр чигээр явж байгаа гэсэн.